Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаараар та бүхэндээ хөгжлийн эсрэг залуужуулах зуршлын талаар мэрэгчлэлтний өгсөн зөвлөгөө хуваалцж байна. Америкийн хөгжлийн эсрэг анагаах ухааны академийн мэрэгчлэн доктор Сабака Кивиногийн залуу насаа хадгалахын тулд одоо юу хийх ёстой вэ зөвлөгөөг танилцуулъя. Тэрээр би 40 нас хүрсэн, эсвэл би аль хэдийн 60 нас хүрсэн. Би одоо 60 насныхаа ойг тэмдэглэгдэж байна гэж боддог хүн бүр хөгшрөх тусам хөгшөрсөн мэт санагддаг гэж хэлжээ. Сүүлийн жилүүдэд амьдралын хэм маягийн зуршил ба эрүүл мэнд хөгшрөлийн хоорондын хамаарлыг генийн үйл ажиллагаанд нөлөөлдөг эпигенетикийн үүднээс дахин судалсан судалгаа хөгцөөр байна. Генетикийн хүчин зүйлс нь урт наслалтанд 25-аас 30% нөлөөлдөг бол үлдсэн 70-аас 75% нь амьдралын хэв маяг гэх мэт хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс хамаардаг. Сүүлийн жилүүдэд эпигенетик биологийн насыг хэмжснээр генүүд залуу төлөвөө хэр сайн хадгалж байгааг ойлгох боломжтой болсон. Зарим хүмүүс он цагийн дарааллаар 40 настай байж болох ч биологийн нас нь 30 нас эсвэл бүр 50 настай ч байж болно. Биологийн нас нь залуу хүмүүс өвчнөд бага өртөмтгий бөгөөд илүү залуу харагддаг. Аз болоход энэ биологийн насыг өдөр тутмын амьдралын хэм маягаа өөрчлснөөр буцааж болно. Би өөрөө одоогоор 55 настай боловч эдгээр зуршлуудыг эхлүүлснээс хойш юу ч хийгээгүй. 20 настай байх үеэсээ илүү сайхан мэдрэмж төрж өвчин эмэггүй болж эргэн тойрны хүмүүс намайг залуу харагдаж байна гэж хэлдэг болсон гэж дурджээ. Тиймээс залуужуулах зуршлуудыг өнөөдрөөс эхлүүлж өвчин эмгэх таагүй мэдрэмжийн төсвөртэй биетэй болж урт удаан эрүүл амьдрахыг зориорой. Биедээ харахаг өрөвсөл нь хөгшрөлийг хурдсахдаг, хөгшрөлийн эсрэг анагаах ухааны салбарт өрөвсөл нь илүү түгээмэл мэдэгдэж буй эсэлтээс илүү хөгшрөлтөнд илүү их нөлөөлдөг гэж үздэг хэдий ч үүнийг одоогоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Өрөвсөл нь янз бүрийн өвчин үүсгдэг бөгөөд хөгшрөлийн үндсэн шалтгаан болдог. Архаг өрөвслөнд амжирсаар өрөвслийг хүрээлэн буй эсүүдэд тарааж дараа нь цусны урсгалаар бие махбодод тархдаг хөгшрөлийн эсүүд болдог. Энэхүү архаг өрөвсөл нь тэнцвэргүй хооллолт, нойр дутуу байх, дасгал хөдөлгөөний дутагдал, стресс, таргалалт, хөгшрөл зэрэгс шалтгаалan удаан үргэлжилдэг. Жишээлбэл таргалалт нь өрөвслийн нэг шалтгаан болдог. Илүүдэл жинтэй биед өрөвслийн их үүсвэр болдог олон өөхний эсүүд байдаг. Өөрөөр хэлбэл та илүүдэл жинтэй байгаа цагт өрөвсөл таны биед хязгааргүй үргэлжилнэ. Архаг өрөвсөл бол үнэхээр бүх өвчний үндэс бөгөөд бараг бүх өвчин эмгэгт оролцдог гэж үздэг. Архаг өрөвсөлөнд амжирсаар хорт хавдар, миокардын шигдээс, зүрх судасны өвчин, чихрийн шижин, зөнөгрөл, атопик дерматит, тэрч байтугай толгой өвдөх, ядрах, насны толб, өршлөө үүсэх зэрэг арсны хөгшрөлтөнд илүү нөлөөлж оролцдог. Гайхалтай нь өндөр наснуудад архаг өрөвслийн түвшин бага байдаг нь тогтоогдчихжээ. Архаг өрөвсөл болон хөгшрөлтөөс урьсан сэргийлэх залуужуулах зуршилд. Нэгдүгээрт нь өндөр чанартай тос хэрэглэх. Тос бол хөгшрөлтийг зогсоох гол түлхүүргэм. Бие махбодод хэдэн 10 триллион эсийн өрөвслөөс урьсан сэргийлэхийн тулд өрөвслийн бодисууд орхоос сэргийлж эсийн мембраныг бэхжүүлэх нь үр дүнтэй байдаг. Нөгөөтгөөр амьтны гаралтай өөх тос гэх мэт хансан тосны хүчлийг хит их хэрэглэх нь өрөвслийг нэмэгдүүлдэг. Цэцгийн тос, гахаан өөх, өөхний тосны хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Хансан тосны хүсэл нь биед шаардлагатайч хит их хэрэглэхээс болгоомжлоорой. Өрөөний температур татвардаггүй ханаагүй тосны хүчил нь голчлон ургамлын тоснд дагуулгаддаг. Омега 3 тосны хүчил перила тос болон майлангийн үрийн тоснд дагуулгаддаг альфа-линолены хүчил нь өрөвслийг бууруулахад тусалдаг тул хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Омега 3 тосны хүчил нь заасын аргаа засанд хэлбэг байдаг. Оливын тосны эсийн хөгшрөлтөөс урьсан сэргийлэх, өндөр антиоксидант, поливенол ба оливны хүчлийг агуулдаг. Самар ялангуяа хушиг бүснэ, Е витамин, магнаар баялаг бөгөөд антиоксидант болон өрөвслийн эсрэг үйлчлэгээтэй гэж үздэг.
Газар дундад нэгсийн хоолны дэглэм нь голчлон далан хоол, оливын тос, самар, хүнсний ногоо, жимсгэн бүхэл үр тариа, буурцат урамлаас бүрддэг бөгөөд улаан мах боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хамгийн бага хэмжээгээр хэрэглэдэг. Энэхүү хоолны дэглэмийн өндөр чанартай липид хоолны эслийг поливинолоор баялаг бөгөөд эсийн түвшинд өрөвсөл, эсэлтэлтийн стрессийг дарангуулах нөлөөтэй. Нөгөө төгөөр салаатны цусны найрлагдаг линолын хүчил нь омега 6 тосны хүчил агуулдаг тул хэтрүүлийн хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. Шарсан хоол, жөөш, боловсруулсан хоолнд агуулгаддаг тос нь ихэвчлэн эсэлтдэг эсвэл транс тосны хүчил гэж нэрлэгддэг тос агуулдаг тул аль болох хязгаарлахыг хичээгээрэй. Хоёрдугаарт нь хит боловсруулсан хоол хүнс хэтрүүлийн хэрэглэхээс зайлсхий. Цагаан будаа, цагаан гурил, элсэн чихэр зэрэг боловсруулсан хоол хүнс нь цусан дах сахарын хэмжээг хурдан нэмэгдүүлж өрөвслийг өгдөг. Талах, гоймон болон цагаан гурилаар хийсэн бусад амттан чихэрлэг ундаанд мөн адил хамаарна. Олон хиймэл чихэр орлуулагч нэмэлт бодис агуулсан боловсруулсан хоол хүнс нь өрөвслийг үүсгэж болзошгүй. Гуравдугаарт нь хурдан алхахыг зуршил болог. Дасгал хөдөлгөөний өрөвслийн эсрэг үйлчлэгээтэй бөгөөд аль болох хурдан алхахыг зөвлөж байна. Өдөр бүр бага зэрэг амьсгалд авчдах хурдаар алхах нь бие махбодод ашигтай өдөөлтийг өгч өрөвслийн эсрэг үр нөлөөг нэмэгдүүлдэг. Өдөр бүр 10,000 орчим алхах болон дунд зэргийн дасгал хөдөлгөөн нь теломерийн богиносолтыг дарангуулдаг. Өдөрт 1 цаг алхах нь хамгийн тохиромжтой боловч дор хаяж 30 минут алхахыг зорих хэрэгтэй. Энэ нь цусны судасны уян хатан байдлыг хадгалахад тусалдаг гэж үздэг. Дөрөвдүгээрт нь шингэнээ нөхөж ус уух хэрэгтэй. Усны урсгалыг сайжруулахын тулд өглөө болсон гутаа ус уух нь чухал юм. Оройн цагаар их хэмжээгээр ус уух нь шийх давтамжийг нэмэгдүүлж хаван үсгэж болзошгүй тул хэрэглээгээ хянах хэрэгтэй. Түүнчлэн нэг дорын их хэмжээний шингээ уух нь үр дүнгүй. Учир нь бие махбод шингэх чадваргүй бөгөөд шийсээр ялгардаг. Ус уух зөв арга бол баг ойрхон уух явдал юм. 5-дугаарт нь нойрны даавар мелатонин нор өрөвслийг дарах. Ойролцоогоор 7-8 цаг унтахыг зорж босох сэрэх мөчлөгийг доктортой байлгахыг хичээгээрэй. Стрессээ бууруулахын тулд тайвширахыг нэн тэргүүнд тавих нь чухал юм. Мелатонины зөв шүүрлийг хангахын тулд эзний эрүүл орчныг хадгалах нь чухал юм. Хараг, кимчи, нато зэрэг эсгсэн хоол хүнс нь генийн үйл ажиллагааг дэмжихэд тусалдаг. Эдгээр хоол хүнсийг өдөр тутмын хоол хүнсэнд оруулснаар залуу биологийн насыг хадгалах өндөр суурь тавигддаг гэж үзэж байна. Түүнчлэн шөнө мелатонин үйлдвэрлэхэд 14 цаг орчим хугацаа шаарддаг тул өглөөний цайнд уурга хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Өрөвслөөс урьсан сэргийлэх биеийн цагаа тохируулах нь өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх энгийн боловч ашигтай зуршил юм. Залуужих дотоод насаа хадгалах ихний алхмыг цаг алдалгүй хийгээрэй. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.